guys. Өнөөдөр бол Дубай шоколадны бичлэг оруулдаг өдөр байна. Энэ бичлэг маань Дубай шоколадны хамгийн сүүлийн бичлэг байгаа шүү. За тэгэл би өмнө нь 2 удаа Дубай шоколадны бичлэг хийжсэн. Тэгээд та тэр бичлэгнүүдийг хэрэг үзэж ямжаагүй. Энэ бичлэг дээр анх удаа орчиж байгаа л тэр бичлэгүүдийг бас үзээрэй. За энэ удаад би өөрийн гараараа Дубай шоколад хийх болно. Hi guys. За өнөөдөр болохоор хэдүүлээ Дубай шоколад хийж үзнэ. За би болохоор 2 шигийн хар шоколад авсан байна. 60% тай. За тэгээд энэ тайд угаасан өмнө бичлэг үзсэн. Би энийг донтоод өөрөө ингэж эцээр агаад жоох нэг тэгээд энийг би ингэж миксерч чаа дотор нийлүүлээд хийгээд илүү гоё ялгаа гэж бодоод үзсэн байна. Тэгээд энийг би авсан энэ хэдэлээ 30 кг гэсэн. Тэгээд 3000 төгрөгөөр ийм нэг хийв авсан шоколадны. Тэгээд мэдээж манай гол орц. Яг энэ самныхан тосон байна. Тэгээд за ингэж хичээл болж байна guys. За энд ингээд юу байгаад угаалгын машин ажиллаж байна. Тэгээд энэний дуу их орох байх шүү за guys. Тэнийх зүгээрстэй. Тийм. За үдирч төмнөө хүндлээ. Энд байгаа юм тосыг ийшээ аваад явчих зөө. Шоколадаа хайлуулах хэрэгтэй. Тэгээ надад хайлуулдаг юм тусгай мусгай юм байхгүй болох надад эхлээд гэлхэр ууд авах хэрэгтэй байна. Тэрхээ харагдах хэрэгтэй учраас би ингэ бэл юмсан зэ. Тийг тайлбарлал яах вэ guys? Энэ дотор хийнгүүтээ. Oh my god. Энийг бодох юм. Энэ тэнцээ болохоор энэ бөөний дэлгүүрт энэнийг 30 кг хязгаарласан ба 3400 авсан. Энийг 2700 төгрөг ч юм. 27 кг гэж хэлээ. Айл хүмүүс. Тэгээ Мигрос болохоор бүр жоох үнэтэй байдаг. Мигрос тэр нь юм бол үнэтэй байдаг зэ. Тэгээ зүгээр анталаад миний гэртээ хамгийн ойрхон дэлгүүр нь Мигрос учраас би зүгээр Мигрос чиж яг авдаг гэсэн авах залхуураад өөр тийш алхах залхуураад. Тэгээ энэ бас бидний гол болчих шүү дээ. Яг хөө шоколадын хийлтер хийгээд хайлтчих за guys. Тэгээ энийх нь нэг юм гэж байгаа юм биш. What do you think guys? Яг хөө би яг шинжлэхээр удаагүй болохоор юм тийм сайн мэдгүй байшлаг юм. Тэгээд ийм хөтөд үлээ хэсэчлээ. Тэгээ надад энийг хасахын тулд манай нэг ихтэй ийм болгоцсон одоо энэ дээр хэдүүлээ. Дэлгүүр байхгүй нэр өмнөхөр. Энд хэрэглэдэг энэ шоколад маань хүрээсээ гэж бүдэрээ залбирцгаа энэ том шоколад гэдэг л гэхдээ би нүг хар шоколадыг би олж чадаагүй. Тэгээ грамм нь жоохон урт шоколад байсан. Тэгээд грамм нь яг энтэй төстэй байсан болохоор заа гэж бодоод тэгээд эдгээр шоколад авсан 60% тайг нь. Яа ингэ завар ханьцсан юм а бэлийг өмсөөгөө хийж хэлчих та гэсэн. Уагаад ингэ хийсэн. Тэр яг жоохон яналж чаддгүй маа guys уучлаарай. Надад гар юм болсон байна. Шоколад маань юм болсон байна. Хэдүүлээ энийг ингэ уяа надад малгай яадаг байсан бол тоогоо чи малгай залгаа өмсөж байгаа гэхгүй тий. Хайр сүртэй. Ийм басна. Тэгээ энийг ерөөдөө ийшээ ингэ оруулж ирэхийг бодож байгаа шүү дээ. Яг л ус маань халж юм. Энэ маань битгий цаороосаа гэж бодож байна. Ийм төв боллоо. Ийм төв боллоо. Энийн дээр идрээ бодсон үзгээд байна. Миний жижигхэн бичил миксер. Ингээд тавьчих ба тайдад илүү харагдах байх гэж бодож байна. Ийм ширхтэй юм байна. Энэ бүр ингээд хуурцсан чигээрээ байгаа байхгүй юу? За бидний ихний ийм бүр ширхтах гэж бодож байна.
ийм юм самар агаа тэгээд энийг хэдүүлээ ярих хэрэгтэй. Нандаа. Яарч чадчих бас идэстэй тий. Штеё, на уушлаа даахгүй. Ингээд шууд хийж шүү guys. Яа, ишлээ хүрээсэй. Яа, мэдсэн юм затна гэж. Ямар ч тач юм болгож чинь тэгээд одоо нэг халтгаар юм. Жижиг юм халтгаар юм дээ. Хараач. Тэгээ хан мандан хүргээд. Мага. Ямар ч тач ханууд ингээ хүргээд. Ингээд хийгээд ийм болгочлаа. Хэдүүл одоо хөрчмөж чинь. Шоколадны үлдэгдлээ энэ шиг нэдэг үзээ. Манай гэрт нөгөө бэлгийн гизх юм байхгүй болохоор би бэлигээ тавьчихлаа. За ямар заавал би нэг YouTube-ээс Дубай шоколад хийж байгаа нэвчлэг харсан жаа. Амар заваан байгаад тасахгүй. Тэгээд угаасаа шоколадтай юм хийж байгаа угаасаа заваарх юм гэж ойлгоод тэгээд жоохон цэмшгэн хийх бол муухай харагдах юм байна гэж бодсон. Маташ болцсон юм шиг. Юу ч ондоо тий юу яанаагүй. Уусаж жоохон шоколад байсан аргагүй. Шоколад гинэ жоохон самар исэн болохоор. Гэтэ энэ самар бол үнэхээр донтуулдаг самар байлаа. Идэл хэлчих юм уу тий дуусгах гад идэв юм лээ. Хаваар амтэж ингэж самаа хий. За одоо бүгдээ энэ тасаа. Энэ болохоор нэг 20,000 төгрөг гэсэн баха Монгол мөнгөөр. Энэ л хамгийн үнэтэйсэн. Бас нэг юм гай байсан. За энэ тэгээ шоколад 2 авир үнэтэйсэн. Энэ яг нөгөө нэг өндөр нь үнэтэй. Ер нь бол өстө балаа юм байна юм чинь заа. Өстө балаа юм. Жохон хэргэлдэг юм биш үү хаа. За ямар ч хөршин дотор хийсэн юм шоколад маань ийм болсон байна. Тэгээ би энэхийнх нь юу хэсгийг ингээ заримыг ингээ дүүргээгүй хийсэн байна. Бэлэг юм. Энд оронго идүүлээ. Шоколадын дотроо хий шүү дээ. Вау, сэлэг. Даашаа ингээд нилээн шигжээд хийцгээе. Вау, нэр өөрөө хийж иддэг байжээ. Өөрөө хийж идвэл их болох байсан байна хараа. Вау, би бүр алтны юм. Ийм бүр алтчиг харагдаад шүү дээ.
чигжээд. Вау. Дахиад шоколад аваад 2 3 шигээ хийж болохоор юм байна. Ийм хүлцдэг. За одоо энийхэн дээр нь энэ шоколадаа яаж дүүргэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ надад шоколад нь бол яг түрүүн фейлцэн ч гэсэн тааж ийн гэж бодож ин доо. Nice. За тэгээс ийм бодлоо. Одоо би хөрчин дотор хийгээд хадгалж агаад тэгээд гараж ирээд тав хүн харуулъя заяа. Цагийн дараа тэгээд үзье та. За guys, миний хүүхд энэ хөлдөж байна. Түрүүн бичлэг ихтэй ингэж хийсэн байсан. Тэгээд сонирхож байгаа бол байна. Яаж хийсэн бол тоо гэж бодчих магадгүй. Хальт харуулж байна. За үлдсэн жоохон энийг би амсч үзье гэлээ заяа. Энэ ч өөрөө дотроос самартай л байсан юм. Заавал самар нотлох шаардлагагүй л байсан юм. Guys, самрын тос хийдээсэн да. Самрын тосны шаардлагагүйгээр зүгээр энэ юугаа аваад хийхэд л амар гоё юм биш ээ. За заавал самрын тос авах шаардлагатай юм. Guys, шоколад басан байна. Тэгээ би бэлэгээ бараа дахиад 5 удаа салж байна. Одоо энэс яаж тахан салах уу гэж би бодож байна л доо. Энэ хурд үлддэг юм шүү guys. Би бүр хэдэн цаг болох гэсэн чинь. Үгүй чи ямар гоё юм. За энэхээ найр цэвэрхэн гарсан заяа. Эдлийнх нь жоохон фейлдчихэж guys. Яах вэ? Энэ хараа. Яах вэ зүгээр шүү дээ guys. Ой. Оо энэ хараа. Тэг хэлбэр нас салаатай тий. Энэ гоё. Та бүгд энэ яг нэг хаагаад. Яаж хавах вэ? Oh my. Миний дутаа шилээд болохоор бүр гоё. Таргалах нь л нэг дурак гэсэн тийм. Би ч юм бас нэ. Өөрөө ирээд идэх юм л та. 2 ширхэг шоколад авах мөнгөөрөө заяа. Өөрийнхөө хүссэн шоколадаа нэмээд хүссэн надад дотор нэгээд тэгээд 3-оос л 4 ч юм ингээд хийж идэж болох юм байна guys. За
Миний бичлэг үзсэн баярлалаа. Дараа шимжлэр болъё. Бай бай.